Сайн байцгаана уу. За эрхэм үзэгчдийн өдий амгалан гэлтгье. Өнөөдөр 2026 оны 3 сарын 18-нд сав гараг. За энэ хүү тууч мэдээгээр шуурхай бөгөөд чухал мэдээллийг хүргье. За энэ бол Монголын иргэд Америкийн төр виз буюу цаашлалын бус виз авахтай холбоотой өнөөдөр өглөө гарсан ийм шинжилсэн шуурхай мэдээ байна. Санхүү даатгалын мэдээллийг сургаар биш их сурвалжаас нь бид танд хүргэнэ. За мэдээний агуулга бол бид бүхэн санаж байгаа өнгөрсөн жил Трампын засгаас нэр бүхий тодорхой улс орнууд барьцаа мөнгө тавьж цаашлалын бус виз авдаг. Ийм журмыг тогтоосон байгаа. За ингээд тухайн үедээ бол Монгол улс энэхүү жагсаалтанд хараахан багтаагүй боловч өнөөдөр өглөө гарсан мэдээллээр Монгол улс энэхүү жагсаалтанд багтсан мэдээ байна. За тиймээс үндсэндээ Монгол улсын иргэдийн хувьд удахгүй Америкийн виз авахын тулд 5-аас 15 мянган долларын барьцаа төлөх шинжилсэн журам хэрэгжиж эхлэх гэж байна. За үүнтэй холбоотой товчилсан мэдээллийг тоогонтой хуваалцъя. За бүгдээрээ өнөөдөр өглөө гарсан төрийн департаментаас гаргасан мэдээллийг бол эндээс харж байна. Төрийн департаментийн энэ тухай мэдээлсэн албан ёсны вебсайтыг бүгдээрээ харцгаая. За энэ бол өнөөдөр өглөө 3 сарын 18-нд Төрийн департаментаас энэхүү 15 мянган доллар хүртэлх барьцаа тавьж цаашлалын бус виз авах орнуудын шинжилсэн жагсаалтыг харж байна. За үүн дээр бол гол төлөв энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн энэхүү журамд бол Африк голдуу орнууд дээр нь цөөн Азийн орнууд багтжсэн бол өнөөдөр өглөөний байдлаар нийтдээ 12 улс орныг нэмснээр энэхүү жагсаалт бол үндсэндээ 50 орчим улс орн болж хувирлаа. За ингээд бидний хувьд хамаарах чухал мэдээ бол Монгол улсын хувьд энэхүү жагсаалтанд багтцыг тоогон харж байна. За ингээд энэ журам бол ирэх 4-р сарын 2-ноос эхлэн хэрэгжиж эхлэхээр шийдсэн байна. За тиймээс Монгол улсын иргэдийн тухайд ирэх 4 сарын 2-ноос эхлэн Америк нэгдсэн улсад аяллаа виз буюу B1, B2 виз авахад энэхүү 5-аас 15 мянган долларын барьцаа тавих шинжилсэн журамд хамрагдахаар боллоо. За үүний үндсэн агуулга бол Америкт төр визээр ирсэн буюу аяллаа визээр ирээд визээ хэтрүүлэн оршин суусан иргэдийн тоогоор хамгийн их давмгаалж байгаа орнуудыг ийхүү хамруулсан гэдэг ийм мэдээлэл байгаа. За энэхүү мэдээллийг бол мөн Төрийн департаментийн вебсайтн дээр өнөөдөр нийтэллээ. За эндээс харвал үндсэндээ 2024 оны санхүүгийн жилд B1, B2 визээр орж ирээд улмаар буцаж гараагүй визээ хэтрүүлэн оршин суусан улс орнуудын эзлэх хувийг энд харуулсан байгаа. За Монгол улсын хувьд бол та бүхэн харж байна. За 24 оны санхүүгийн жил бол үндсэндээ 13595 хүнд B1, B2 аяллаа виз олгосноос эдгээрээс Америкт үлдсэн хүмүүсийн тоо эдгээрээс 273% эзэлж байна гэдэг ийм тооцоог гаргасан байна. За нөгөөтэйгүр мөн оюутны болон солилцооны визээр орж ирээд мөн виза хэтрүүлэн оршин суусан улс орнууд. За үүн дээр бол Монгол улсын хувьд 3891 хүнд виз олгосноос үүний 483% нь виза хэтрүүлэн суусан гэдэг. За ийм статистик тунгарсан байна. За ингээд эдгээрээс бусад төрлийн визийг мөн хэтрүүлэн суусан. За үүн дээр Монгол улсын тухайд мөн харцгаая. За Монгол улсад дээр дурдсан B1, B2 болон F төрлийн оюутны виз. За солилцооны зэрэг визээс бусад төрлийн цаашлалын бус визийг 431 хүнд олгосноос эдгээрийн виз хэтрүүлэн суусан хувь бол маш өндөр буюу 15%-78% гарсан байна.
За хэдийгээр эдгээр нь одоо нэгтгэсэн байдлаар виза хэтрүүлэн суудаг улс орнуудын дунд бол Монгол улсыг ихээхэн дээгүүр ойчж байгаа боловч за Төрийн департаментын ярьж байгаагаас үзэхэд ол төлөв одоо аяллийн B1, B2 визийн одоо статистик дүн дээр энэхүү шийдвэрийг одоо суурилсан гэдэг мэдээлэл байгаа. За ингээд ямар ч тач Монгол улсын хүү Америкийн нэгдсэн улсын хувьд визийн хувьд маш найдваргүй улс орнуудын жагсаалтанд орж улмаар одоо 15 мянган хүртэл долларын одоо барьцаа тавьж байж Америкийн нэгдсэн улс руу одоо аяллийн одоо визээр явах ийм нөхцөл үүссэн байна. За саяхан Монгол Америкийн одоо харилцаа тогтоосны ой болж за Монгол улсын хувьд маш амжилттай одоо харилцааг хөгжүүллээ гэдэг засгийн газраас иймэрхүү одоо суртал ухуулгатай чиглэлээр одоо мэдээлэл хийж байсан боловч за хаансалтай Төрийн департаментын зүгээс Монгол улсыг бол ийхүү одоо найдваргүй орнуудын жагсаалтанд оруулсан мэдээг аль бие усны их сурвалжаас таахан харж байна. За үүн дээр бас нэг зүйлийг дурдахыг хүслээ. За Монгол улсын тухайд бол одоо визийн хугацаа хэтрүүлсэн тоогоороо дэлхийн улс орнуудад тийм ч одоо муу тооцогдохгүй. За тухайлбал Орос улсын тухайд мөн үүнтэй манайхтай төстэй байдлаар одоо визийн хугацаа хэтрүүлэн суусан байгаа хэдий боловч энэхүү жагсаалтанд бол одоо Орос улсыг оруулаагүй байх шишээтэй. За тиймээс ямар ч тач Америкийн нэгдсэн улс эдгээрийг бол одоо улс орнуудыг ялгарлан гадуурхсан өөр бодлого барьж байгаа нь ийхүү тодорхой байна. За ингээд ямар ч тач улс төрийн одоо бодлоо хойш нь тавиад за энэхүү барьцаа тавих хөтөлбөрийн тухай маш товчхон зарим нэгэн чухал мэдээллүүдийг бас дурдъя гэж бодож байна. За үүн дээр бол бүх журмыг бол би энэ дурдахгүй байгаа. За үнэхээр энэхүү 4 сарын 2-наас хойш визэнд орж байгаа хүмүүсийн хувьд энэхүү мэдээллийг маш нарийн одоо судалж уншиж танилцах шаардлагатай болж байна. За гэсэн хэдий боловч үүн дээр тодорхой байгаа цөөн одоо фактыг бас дурдхан зүйтэй гэсэн бодолтой байна. За нэгдүгээр энэхүү мөнгийг бол одоо визэнд ороогүй байхдаа үгүй бол консулын ажилтан төль гэж хэлэхээс өмнө төлж болохгүй гэдгийг бол Төрийн департаментаас анхааруулсан байгаа. За ингээд төлөх зааварчилгаа аваагүй нөхцөлд мөнгө төлсөн нөхцөлд мөнгийг одоо буцаан олгохгүй гэдгийг бол анхааруулсан байна. За хоёрдугаарт визийн одоо бонд буюу барьцаа тавьснараа тухайн хүн одоо виз авах юм уу? За үгүй бол Америкийн одоо хэлээр найдвартай орно гэсэн 100% баталгаа болохгүй гэдгийг бас дурдсан байгаа. За тухайн хүн хэл нэвтрэх хэсэг нь мөн ялгаагүй одоо хэлийн албаны шалган нэвтрүүлэхийн асуудал юм а гэдэг нь хэвээрээ үлдэж байна. За ингээд энэхүү мөнгийг хэзээ төлөх вэ гэвэл тухайн одоо ярьцлага авсан офицер консулын ажилтан одоо тодорхой зааварчилгаа өгч мөнгө төлөх. За ингээд хамгийн гол нь 5,000 төлөх үү, 10,000 доллар төлөх үү, эсвэл 15,000 доллар төлөх үү гэдгийг бол одоо тухайн ажилтан хэлсэн нөхцөлд за PCGov гэсэн хаягаар орж дээрх мөнгийг төлнө гэдэг ийм зааварчилгаа байна. За ингээд маш товчхондоо бол эх 4 сарын 2-нд энэхүү шинжилсэн журам Монгол улсад хамаарч эхлэх гэж байна. За ингээд үүнээс хойш B1, B2 визийн ярилцлаганд орж улмаар виз олгохоор зөвшөөрсөн нөхцөлд консулын ажилтан одоо хэдэн долларын барьцаа тавихыг одоо хэлсэн нөхцөлд мөнгөө ийхүү PCGov гэсэн одоо сайт дээр төлөх. За ийм одоо шинжилсэн журам батлагдлаа. За ингээд дахин хэлэхэд мөнгө төлснөөрөө одоо давуу тал эдлэхгүй. За төл гэсэн заавар авахаас өмнө төлж болохгүй гэдгийг бол энэ дахин анхааруулж хэлэх нь зүйтэй байна. За ингээд энэ бол үндсэндээ Америкийн засгийн газар болон тухайн одоо 50 орчим орны одоо иргэдийн хооронд одоо байгуулж байгаа гэрээ гэж ойлгож болно. За энэхүү гэрээ бол үндсэндээ тухайн олгосон одоо визийн хугацаанд Америкийн нэгдсэн улсад анхны мэдүүлсэн зорилгоор зорчоод буцах ийм одоо үүрэг хүлээж байна. За ингээд анхны одоо тавьсан үүргээ биелүүлж чадаагүй буюу за визийн хугацаагаа хэтрүүлсэн нөхцөлд тухайн одоо байршуулсан мөнгө бол одоо өчнгөө болж Америкийн засгийн газрын одоо талд одоо шилжих ийм одоо ерөнхий гэрээ бол байгууллаа гэж ойлгож болохоор байгаа. За ингээд мэдээж энэхүү мөнгө байршуулж виз авсан хүмүүс гэрээний одоо үүргээ биелүүлсэн нөхцөлд
За үгүй бол дараах нөхцлүүдэд мөнгийг буцаан олгоно гэсэн ийм зааварчилгаа байна. За нэгдүгээрт амлсан хугацаанд Америкийн нэгдсэн улсад зорчоод буцсан нөхцөлд энэхүү мөнгийг буцаан олгохоор байна. За үгүй бол тухайн хүн Америкийн нэгдсэн улсад визийн хугацаа дуусахаас өмнө орж ирээгүй нөхцөлд. Үгүй бол тухайн хүн хил дээр саатуулагдаж хил дээрээс буцсан нөхцөлд за мөн мөнгийг буцаан олгоно гэдэг ийм зааварчилгаа байна. За харин дараах 3 нөхцөлд мөнгийг буцаан олгохгүй байхаар тусгасан байгаа. За нэгдүгээрт мэдүүлсэн хугацаанаас хойш Америкийн нэгдсэн улсаас гарсан юм уу? Хоёрдугаарт Америкт визний хугацаа хэвтрүүлэн оршин суусан Америкаас гараагүй нөхцөлд. За гуравдугаарт нь бол Америкийн нэгдсэн улсад орж ирээд өөр төрлийн виз солиулсан юм уу? Магадгүй асайлм хүссэн нөхцөлд дээрх мөнгө өчнгөө болж улмаар холбооны засгийн газрын мэдээлэлд шилжнэ гэдэг. За ийм ерөнхий мэдээллийг бол хуваалцаж болохоор байна. За ингээд ямар ч тач Монгол улсын хүү Америкийн нэгдсэн улсын хувьд найдваргүй орны жагсаалтанд орж 2026 оны 4 сарын 2-оос эхлэн аяллалын виз авахын тулд 5-аас 15 мянган хүртэл доллар төлөх шаардлагатай болж байгаа тухай мэдээллийг товчлон хүргэлээ. За ингээд саяын ярьсан мэдээлэлтэй холбоотой албан ёсны линкүүдийг энэхүү мэдээний доод description хэсэгт оруулж өглөө. За ингээд та бүхэнд Trade Department-аас өнөөдөр өглөө гаргасан мэдээллийн мөрөөр товч өгөөж шуурхай мэдээ өргөлээ. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.